За бид нар мацаг барьснараа бидний тархины үйл ажиллагаа сайжрал, бодол санаа илүү тод болдог тийм үү. Мэдээж бидний эрчимч улам эрчимчтэй болно. Тэгээ мацаг барьснараа бидний өөх шатал тийм ээ. Өөх шатал нэмэгддэг. За тэгээ бас нэг хамгийн чухал юм нь атофаги буюу гэмтсэн хэрэгцээгүй эсүүдийг бидний бие махбод өөрөө задлан цэвэрлэж оронд нь шин нэрвэлсийг үүсгдэг биологийн тэр процесс явагддаг. Тэгэхээр энэ юу гүшлэх гээд байна гэхээр хитрхийн гэмтсэн эсүүд байхсмал бид тэр autoimmune disease ямарваа нэгэн тэр архаг өвчин. За тэгээ мэдээч ажиллаа cancer буюу хавдар. За үр дүн юу юм бэ тэгэхээр бодисын солилцоо сайжирна. Тархины эрүүл мэндийн байдал. За энэ дээр нэг юм би нэмэлчээ. Mayo Clinic байсан баг шүү. Тэгэхээр Mayo Clinic дээр тийм судалгаа гарсан байлаа. Alzheimer өвчин өөрөө одоо хитрхи их нүүрс усны хэрэглээ буюу сахарын хэрэглээтэй холбоотой. Юу гэж нэхлээр бидний hemoglobin A1C одоо нэг цаснд 3 сарын цуснах сахарын хэмжээ 5.3-аас 5.7 ч өөрөө нэг pre-diabetic буюу одоо чихрийн шижийн өвчнөөс өмнөх 5.7-оос дээшлээд ирэхээр чихрийн шижийн өвчнөд гэж онцлогддог. Тэгэхээр Mayo Clinic юу гэсэн гэхээр 5.3-аас дээшээ байх юм бол бидний уртлын дарих хатангашиж эхэлдэг. Хатангашаад ирэхээр өвөл ажиллагаа доголдоод ирдэг тийм үү. Тэгээд Mayo Clinic юу гэсэн гэхээр магадгүй Alzheimer, dementia type 3 буюу чихрийн шижийн 3 өвчин гэж нэрлэдэг байгаа. Гэтэл би өргөжлүүлээд ингээд бодисын солилцоогоор судлагдсан бас нэг зүйлийг олж харсан юу гэхээр бөөрийн дэд болчиххаа гэж үдээ. Энтэй бас айгүй архаг нөө стресс, арх дээрээс нь одоо depression гэдэг энэ ингээд бие физиологчоор холбоотой зүйл шүү дээ. Хизээч ингэж бид нар задлж ойлгож болохгүй миний хувьд холбоотой зүйл. Тэгэхээр бас өөрөөр зүйлүүд байгаа гэсэн үг бодисын солилцооны хувьд. За тэгээд хавдрын өсөлтийг дарангуулдаг. Та нар epigenetic сонсч ирсэн үү? Эсийн өөрчлөлтөд явагдана гэсэн үг. Тэгэхээр 2-3 судалгаан дээр нэг нь болохоор 3-аас 5, нөгөөх нь болохоор 5-аас 9 удамшлын гаралтай хавдар гэдэг. Гэтэл үлдсэн 90% нь бидний амьдралын хэмжээг буюу бодисын солилцооноос хамааралтай гэдэг. За тэгээ мэдээж зүрх судасны ямар нэг өвчнөөс өөрийгөө бэсэргээлэн тийм үү. За тэгээ ДНХ засвар итгэж байна. Бидний одоо гений тэр засваруудыг итгэжүүлж өгдөг ба шүү дээ мацаг барьснаар. За тэгвэл юу буурдаг юм бэ? Энд дээр хэлсэн байна л да. Юу буурах юм? Мэдээж жингийн илүүдэлтэй хүмүүс энийг ингээд эрүүл амьдралын маяг дадал болгосноор бидний жин буурна тийм үү? Мэдээж цусндах сахарын хэмжээ буурна. За тэгээд холестеролын түвшин бас буурна. За тэгээд ингээд холестерол гэж ярихаар сайн холестерол, муу холестерол. За дээрэс нь бас холестерол ч өөрөө нэг гормоныг үйлдвэрлэдэг гэж яриа тийм ээ. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн хувьд одоо зүрх судасны өвчнгөө, инсулин дэвжүүлгүй болоод холестерол нь их байх юм бол тэр дотор нь бас одоо өрөвсөл одоо тэр гормоны одоо тэр өөрчлөлт явагдсан байх магадaltaй учраас сайн шинжилгээ авч иж бас энийг сайн холестерол уу, муу холестерол уу гэдгийг бид нар бас ярих хэрэгтэй. За тэгээд мэдээж өрөвсөл багсна. Ийм байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа мацаг барья. Эхлээд аюу хэцүү. Амархан юм байсан бол бүгд л мэдээж хэцүү шттэ. Тийм ээ. Шуур сурна гэж байхгүй. Ганц нэг мацаг бараа зөксөө гош. Одоо юу гэдгийг сард эмэгтэй хүмүүс бол нэг 18 цаг мацаг барьчвал зүгээр. Сарда нэг удаа, эсвэл 7 хоногт нэг удаа. Ирчүүд бол 7 хоногт одоо 24 цагаар нэг мацаг бараа, сарда 3 өдөр дараалаад мацаг барь. Гэхдээ би шууд таныг эхэл гэж хэлэхгүй болж өгвөл багаар эхлээд тэгээ нэг 2 жилийн дараа та үр дүнгээ та өөрөө мэдрэх болно.